Сайн байна уу? Танд энэ үйлчилгээр Market Shop платформ дээр Market Shop платформын туслах доменийг холбох зааврыг хүргэе. Домен хаяг тохируулахдаа нүүр хуудасны зааврын алхам байгаа. Эндээс домен хаяг тохируулах гэснээр дарна. Энд домен хаяг тохируулах гэсэн товч байгаа. Энэ дээр дараад домен хаяг оруулах цонх гарч ирж байгаа. За тэгэхээр энэ дээр би training shop гэж биччихье. Training shop цэг market цэг shop гэсэн туслах домен үүсгэнэ гэсэн үг. Нэг анхаарах зүйл байгаа. Тэр нь цэг email эсвэл цэг.com гэсэн өөрийн байгууллагын тусгай домен гэж ярьдаг. Тусгай доменийг бол энд бичихгүй. Энд бол цэг орохгүйгээр бичнэ гэсэн үг. За ингээд хадгалчихъя. За ингээд training shop цэг market цэг shop тусгай домен амжилттай тохируулагдчихж байгаа. За одоо бүгдээрээ сая тохируулсан доменоо яаж ажиллаж байгааг харъя. Дэлгэсний зүүн дээд буланд барилж байгаа дэлгүүрийн нэрний хажуудахын товчон дээр дарна. За ингээд орохоор одоо байгаа яг дэлгүүр нь ямар байдалтай байгаа вэ гэдэг нь харагддаг. Домен нэр маань энд харагдаж байна гэсэн үг. За энэ хэсэг бол дэлгүүр дээр ямар нэгэн дизайны тохиргоо хийгээ учраас ингэж хоосон темплейтээр харагдаж байгаа. Туслах домен тохируулах заавар маань ингээд болж байна. Дараагийн бичлэгээр өөрийн тусгай доменийг хэрхэн тохируулах зааврыг үзээрэй.